дуудах нэрийг эцэг их өгдөг. Дуурсах нэрийг өөрөө олдгоо гэж үг бий. Санж Митвийн Раднавацэрхүү нийгэм хөрвөөж эргээгүй бол Монголын том мааран бөвөөгөө дуурайж удам залгамжилсан мааран болох байсныг үгүйсэхгүй. Таван онцгийн эзэн Радна хүүд нутаг орных нь ойн аж ахуйн ахнар нүдэнд нь их тусдаг байж тиймээс хуваар авахдаа ойн инженер мэргэжлийг сонгож улмаар Орос улсын Воронеж хотод ойн инженер мэргэжил эзэмшиж Монголын ойн салбарын урдаа барих мэргэжилтний нэг болжээ. Воронежид дээд сургууль төгсөж төр засгаас томилолд өвөртөлж ирсэн тэр мөчөөс түнхэл тосгонтой Раднавацрын ажил амьдрал салшгүй холбогджээ. Түнхлээр овоглох болсон Раднавацрын амьдралын зам мөр ингэж эхэлнэ. Инженер гэдэг. Би 10 жил байхдаа нэг төгсгүйд нэг явдаг штэ. Мэргэжлийн санал авдаг штэ. Би бас инженер болно гэдэг 3 удаа санал авгээд манай багш намайг гэж инх бат шиг та нар бай. Ингээд доктортой гэдэг. Тэгэхээр хүн чинь одоо ингээд хувь заяа өөр юм. Ингээд эргүүлэг ингээд те. Тэгээд дараад нь наад утгасуулан дээр сургуулийн хоёр ирээд би тийшээ ингээд орсон байхгүй. Тэгэхээр та чинь одоо яг одоо миний хүсчээсэн мэргэжлээр одоо эзэмсэн байхгүй. Яаж яваад ингээд инженер? Тий. Яаж сонгож оров? Дорн таймгийн Баян улс суманд 10 жил төгссөн. За. Оюун инженерийг яагаад авах вэ гэсэн чинь Баян улд ой анги гэж байдаг байхгүй юу? За. Тэр өөрчлөлт ойрхон бай тээ. Нүдэнд ойрхон харагддаг юм бол хүн чинь дөр яадаг. Тэгээд тентхийн инженер гэдэг нэг мундаг залуу. За. Гоё хүн яваад байдаг. За. Тэгэхээр энэ ер нь гоё мэргэжилч юм уу? Шөлөөтэй юм хийхэд их боломжтой юм уу гэж бодогдоод оюун инженер ангийг сонгоод саналаа өгсөн байсан юм. Тэгээд шалгалт шүүлэг дуусаад аймаг тушаа тэр үед бидний үед чинь нөгөө сургуулийн хуваарийг шууд авдаг байлаа шүү дээ. Сурлагаар нь жагсаагаад эхнийх нь нөгөө хувааруудаа конкурс гэж байхгүй тий? Байхгүй. Тэгээд нөгөө аймгийн бүх 10 жилийн чинь одоо үнэлж шүү дээ. Үнэлж тий. Одоо сургуулийн үнэлж дээ тий. Тэгээ бүгдийг ингээд жагсаасан чи би яагаад чи нэгээр жагссан юм бэ л нэгд. Одоо энэ харж байгаа хамгийн түрүү Дорнод аймгийн Баян улс сумын 10 жилийн гэ тий. Тэгээ 72 онд 8 дугаар 72 онд сурлагаар онцсан. Цахилгаатаар онцсан. Энэ 10 дугаар ангийнх нь байгаа юм. Бас тийм байгаа юм. Бас онцсан. Тэгээд аймагч жагсаасан чинь нэгээр жагсаад тэгээ хуваарууд хамгийн түрүүн орж авах эрх нь ирж штэ. Тэгээд би оюун инженерээ сонгоод гарч ирсэн юм. Тэгээ би эндээ бол ерөөс харамсдаггүй байхгүй юу. Зүгээр тэр үед хүмүүс хэлжсэн л да. Гэхдээ чи нэгээр оршоод энэ олон гоё сургууль хуваар гадаад дотоод эмчи одоо олон улсын харилцаа бүгд байна ягаад авсангүй гэд. Гэхдээ би одоо сонгосноо л гэдэл ингээд явж ирсэн. Тэгээд Бронжийн ойн техникийн дээд сургуульд Оросд яваад тэнд төгсөж ирсэн. Тэгээд ойн инженер болсон л дээ. Тэгээд одоо ойн энэгээрээ бол харамсдаггүй. Одоо болтол миний амьдралд бол одоо сайхан миний дуртай мэргэжил насан туршдаа энэ мэргэжлээр бахархаж явж байгаа шүү дээ. Темная ночь, только пули свистят по степи, только ветер гудит. Тэр үед чинь одоо бид ингээд төгсөж ирээд инженер болсон хүмүүс чинь одоо модыг яаж боловсруулах вэ гэсэн. Одоо бол модыг яаж үржүүлэх, яаж сургуулах уу тий? Яаж хамгаалах уу гэдэг тий. Та бол одоо энэ хоёр хуулийг нээж штэ. Тий. Би чинь оюун инженер технологич гэж. Одоо ухаанд ууланд байгаа модыг яаж одоо зөв бэлтгэх вэ? Одоо яаж хайш нь унгавал тэр шинэ ургаж байгаа модыг ухаандаа гэмтээхгүй байх. Зузган модыг бүртээх. Тий, уулын орой юм уу, хажуу дэшний юм уу гэд бүр зураг гаргаад яг номоор нь аваад тэгээд тэрийг шин тайраад, тээвэрлээд авчраад ингээд улсаар төрчихөн мод материалд хэрэгэлдэг, хөргөдөг юм байсан. Одоо чинь болохоор тийм юм байхгүй болчиход сүүлийн хүмүүст бол энэ технологи, оюун технологи гэдэг юм чинь ер нь л бүрхэг болцсон шүү дээ. Мэдэхгүй хүмүүс олон болцсон. Тэгээд энэ зах зээл, социалист нийгмээс зах зээлийн нийгэм шилжээд ер нь мод бэлтгэн гэдэг бол зүгээр модыг сүйтгэж байгаа гэсэн ойлголтоор ойлгодог нэг хэсэг бий болцсон. Яг нөгөө хулгай мод бэлтгэл их явсан учраас хүн олонний ой тойнд бол тэр орцсон байхгүй. Тэрнээс эн чинь модны хэрэгсээ бол улсаар дэвшихад байж л байна. Тийм учраас модыг харин зөв технологиор бэлдэж бүтээгдэхүүн болгох ёстой байдаг л да. Энийг л бид нэр сурсан. Миний мэргэжил тэр л юм шүү дээ. Одоо сүүлийн жилүүд бол яг
мод үржүүлэх тал нь одоо гол суу болж байна л да. Бидний чиглэлийн улсууд бол нэгэн талаа ойн инженерүүд бид бүгдээрээ л тэр сургуульдаа үзсэн. Одоо бэлтгэхийн ч үзсэн, тарихын ч үзсэн улсууд шүү дээ тий. Тэгээд бэлтгэхсээ жаахан багасаад тарьдаг руугаа төлхөө анхаарал явж байна л да. Хамгаалах тал руугаа тий. Торгонод аймгийн Баян-Дүм төсөж торинсон Раднавазар түнхлээр овоглох улсан нь түүний ажил мэргэжил анхнаасаа төвхөнсөн түнхэл тосгоны оймод газар шороо уусаж нэгдсэн тосгоны ард иргэдтэй уяатай гэж хэлж болно. Түнхэлдэл модны аж ахуйн цехийн эрхлэгчээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж Раднавазрын гих айл өрхийн гал голомтыг Тэндэл бадрааж Воронеж хотын ойн техникийн дээд сургуулийг ойн инженер мэргэжлэр хамтдаа төгссөн насныхаа нь ган хуйгийн хамт 4 сайхан үр хүүхдээ үлгийдэн авч өсгөж өндийлгэн хүний зэрэгт хүргэсэн. 1980 онд одоо анх сургууль төгсөж ирээд энд чинь Түнхлийн модны аж ахуйн доод хэсгэлаад гэдэг их том газар байсан. Тэр уул энэ л төмөр замаар ирсэн. Ирээд л одоо би анх энд ажиллаа эхлэхдээ анх тэр доод хэсгэлаадын дарга гэж тавигдчихсан байхгүй. Доод хэсгэлаад гэдэг нь нөгөө модоо уулаас ирсэн модыг буулгаад зүсээд банз болгоод гаргаад богоонд ашуулаад явуулдаг. Тийм л газар нь л да. Тэрний дараагаар хийгээд тэр үед бас шин зүсмлийн цех ашиглалтанд орсон. Тэрний дараагаар ажиллаж байлаа. Ингэж миний одоо Түнхэлдэх ажил амьдралын гараа анх эхэлж исэн. Одоо бид нар чинь ингээд төгсөж ирээл одоо өөрөө Воронеж төгслөө, би Москва төгслөө ингээд ирээл тэгэл бидний илгээсэн байгууллагад очдог штэ. Анх тий шүү. Одоо тэгэл байгууллагад очдог. Тэгэл өөрөө л хэлжсэн штэ. Би анх одоо намайг ингээд төгөлөр явахад би явахгүй гэж хэлж байгаа харчаад маргаасны яваад очсон чинь дид сайд хүлээж авсан чинь тий. Тэгэл одоо уяраад л. Тэгэл Түнхэл явж исэн. Нэрэл Түнхлийг мэдэхгүй. Би ч нэг Орос сургууль төгссөн болохоор нөгөө дадлаг гэж нөгөө дотооддоо модны үйлдвэрүүд яваагүй. Юу ч мэдэхгүй л байгаа юм чинь. Тэгэл Түнхлийг ч нэг л хоригдлууд байдаг газар л гэж бараг ойлгодог. Тийм л хэмжээнд байсан. Манай яамны боловсон хүчин Дэмбэрэл гэж хүн байсан. Тэр хүн за маргааш болтол минийхөө бодоод ир. Бодож байгаа дэр. Тэгээ дахиад ирсэн. Дахиад ирсэн чинь за байна маргааш чамайг одоо манай яамны орлогч сайдл Жамбал гэдэг хүн хүлээж авах гэж байна гэдэг юм байна. Тэгээд Жамбал сайдад орсон чинь за суу минийхөө за сай байдэр гэл ингэдэм. Тэгээл ингээл ярьсан чинь сайтай суугаа сай уна гэдэг чинь тэр үед бол их том сонин үйл явдал болоод биш уяраад за ерөөсө Түнхэл явъя гэл ингээл Түнхлийн Раднавазар болох зам маань хэлсэн юм байгаа юм. Би одоо сургууль төгсгöd бид нар чинь дэндүү тийм идэвхтэй байсан юм уу? Эсвэл заавал одоо хийх ёстой эхлээд одоо улсын ажлаа нэгдүгээр тавьдаг. Хувийнхаа хоёр тийм байхгүй нөгөө ухамсартай байхгүй юу? Ухамсар гэж байна шүү дээ. Хүмүүстэй одоо энэ зогцсон байна шүү дээ. Тийм миний төгсдөг жилч манай том хүү гэдсэнд. Тэгээ бид хоёр чинь шалгалтаа төрүүлж өгöd л гурвуулаа гэсэн үг шүү дээ. Эхнэр ган хоёртай хамт хоёр чинь эрт ирж исэн сургуулаа шалгалт хоёулаа нэг вагонд ингээд ирээд 6 сарын 12-нд Улаанбаатарт ирж байгаа. Манай хүн ч Улаанбаатарын хүн байсан шүү дээ. Би Доронтойх. Тэгтэл Доронт руу гэрте очиж болно даав ээжтэй уулна. Очиод ирээд ажилдаа орж болно ч тэгэхгүй. Шууд яаманд ороод тэгээд тэр сайттай яриад явхаар болол томилт таваал Түнхэл рүү би 6 сарын 17-нд Түнхэлд ирж ирсэн шүү дээ. Тийм л хариуцлагатай байсан юм уу? Ухамсартай байсан юм уу? Тийм л үе байж. Тэр үед 80 онд ирэхэд энэ Түнхлийн модны аж ахуй гэдэг бол одоо эд ажиллаж байсан. Одоо Зөвлөлт холоод улсын одоо сүүлийн үеийн модны ойн салбарын бүх тоног төхөөрөмж машин механизм ажилласан ийм үйлдвэр байсан. Өөрөөр хэлбэл ууланда Урал дөрвөжва хөрөөгөр жилдээ 120 мянган куб метр мод бэлтгээд ТТ4 гэдэг ашигшаар ашиж МАЗ 509 гэсэн ийм туушийн тээврийн машинаар тээвэрлэж энэ Түнхлийн төвд оруулж ирээд КК ИСК 10 гэдэг краанаар буулгаж хөрөөдөж тайраад гинжин дамжуулагчаар дамжуулж зүсмлийн цехэд оруулж зүсч банз материал гэдгийг анх гаргадаг тийм үйлдвэр байсан юм аа.
ийм үйлдвэртээр ирэхэд анхны дарга нь одоо Дарьсрун гэж мундаг туршлагатай ийм дарга ажиллаж байсан. Дараа нь Алгаа дарга гэдэг олон сайхан дарга нарын доор ажиллаж их юм сурсан да. Мөн тэр үед манай Төнхөлд мундаг хүмүүс ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл манай мод үлтгэл тээврийн нэгдсэн салбарын дарга Үнэр хаан, Шойж амс гэдэг одоо мундаг хүмүүс байлаа. Доор нь маструуд гээд Должин жав, Бадам ханд, Бямбжав, Даагужамс, Буян тогтох, Байгал гэдэг одоо олон сайхан хүмүүс байл. Тэрнээс гадна мод тээврийн ажил гэдэг бол тэр үед бол их чухал ажил байсан. Уулын хүнд нөхсөөс тээж авчирдаг. Энэ ажлыг бол одоо Гиндэн, Баатар гэдэг аглагчтай 2 том бригад одоо гүйцэтгэж байсан. Одоо тэр их туршлагатай улсуудаас үнэхээр их юм сурч байсан да. Одоо болтол би баярлж явд юм аа. Одоо тэр цагаас хойш даруй 44 жил болсон байна. Тэр үеийн нэг боловсон хүчний бодлого нь бол айгүй мундаг байж л дээ. Эхлээл сургууль төгсөхэд бол заавал доод чатны ажилд 50 бүр 50. Тэгээ трийг арай гайгүй байвал нарай дээд чатны ажилд 50. Трийгээ сайн хэвлэн дээшээ явсаар байгаад тэр даргын местэн дээр очдог тийм л байла. Тэрнээс зүгээр нэг сургууль төгссөн хүний мөн хэн нэг хүний одоо нэг шиг танил шим одоо нэг сөмх барьдаг гэж яриад байна шүү дээ. Тийм хүмүүсийг дэвшүүлээ тавьчихна гэж юусоо байхгүй. Сайн хийж чадвал дээшээ дэвшин, сайн чадахгүй тэр хавьдаал байдаг л. Тийм л бодлого авч ирсэн. Ер нь бид нар ч ингэ яадаг шүү дээ. Бол эцэхээр ингээл бичигдэж байгаа боловч яг ингээл ажиллаараа мэрэгжлээрээ газраараас үл дагуулдаг болдог шүү дээ. Одоо бол өөрийн чинь бол Түнхлийн ардны газар гэж байна шүү дээ. Аа. Инженер ардны газар. Тий. Бас л урт зам л да. Урт зам тий. Яг хүмүүс бол надад яг нэг хөдөлмөрш өгтлээ зүтгэдэг л хүн гэж ярьдаг л да. Тэрэнд буруу юм байхгүй тийм ээ. Зүтгэж байгаа тэр мөрөө гаргаж байгаа. Зүтгээгүй хүн бол мөрөө гаргана гэж хэсүүлдэ тийм ээ. Тий. Байсан ч мөрөө гаргасан тэр нь арилдаг байхгүй. Тий. Зүтгэхэд яг өөрөө шин сэтгэлээсээ хүн тий. Аливаа юм хийхэд шин сэтгэлээсээ хийсэн юм гэдэг л үлддэг. Тий. Зүгээр нэг хүний хийгээсний хийгээд ингээд явах юм бол тэр л биш. Тэр хүний ч мөр биш, тэр нөгөө даалгавар өгсөн хүний л мөр байхгүй. Тий. Өөрөө хийсэн. Тэр нь удахгүй баларчна. Баларчдаг байхгүй. Тий. 1990 оны ихэр төрөөс санхүүжигч олон компани дампууран хаалга барих тэр үед Раднавазар барьц салдалгүй хувийн салбарт зөрөгтэй шилжиж Сэлэн аймгийн Мандал суманд анхны хүнсний захыг байгуулж байх жишээтэй. Раднавазрын байгуулсан Сэлэн аймгийн Мандал суманд хүнсний сансар төвнч олон 10 иргэдийг ажлын байраар хангаж өдгөө Мандал сумын худалдаа үйлчлэгээний гудамжийн төв болтлоо өргөжих суурийг тавьжээ. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татаж тоосхны үйлдвэр байгуулж нутаг орны бүтээн байгуулалтыг дэмжсэн байдаг. За өөрөө бол одоо зүүн хараад ахтаа бол одоо тийм 10 том бүтээн байгуулалт хийсэн гэдэг шүү дээ. Тэ? Тэрний нэг нь бол одоо тоосхны үйлдвэр. 1999 онд Захсээлд ороод нэг удаагүй л байсан үед энэ тоосхны үйлдвэрийг байгуулж байлаа. Сооч шинэ газар байгуулсан. Гэхдээ маш их ажил орж исэн. Одоо энэ бүхэн байгаагүй шүү дээ. Байгаагүй. Зөвхөн энэ бааю гэхэд л 22 амтай ийм тоосох шатаадаг бааю. Энд бол 600 мянган ширхэг тоосох орж байгаа. Тэр үед тоосох байхгүй зөвхөн тоосох олох гэж л бөөн ажил хийж байлаа шүү дээ. Гэх мэтээр. Тэгээ яг ханы материалын комбинатын гол одоо энэ бааю барьдаг том мэрэгжилтэнгүүд байсан. Тэр улсуудыг авчираад тоног төхөөрөмж хятадаас аваад бас хятадуудын мэрэгжилтэн авчираад ингээд анх тоосхны үйлдвэрээ байгуулж байлаа. Том бүтээн байгуулалт хийжсэн шүү дээ. Тэр үед чинь 150 хүн ажиллаж байлаа шүү дээ энд. Тоосхны бааюуч ингээд яг ажиллаж байгаа үедээ бол их хэсв. Зун бол ажиллахад хүнд нөхцөлд орно шүү дээ. Энэ ч одоо 1000 градуст шатаа шүү дээ. Тэгээд тэрэн дотроос ингээд энэ тойрог чинь нэг талаар нь уруулаад тоосхоо түүхээ тоосхоо оруулж ил байна. Тэн талаас нь шатаад явж ил байна. Хөрснийг гаргаад чинийг уруулаад ингээл байнгын ажил 24 цагаар ажиллаж байдаг байхгүй тий. Жилдээ 5000 жирхэг тоосох тухайн. Одоо том үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байна шүү дээ. Энэ бол бас зүүн харагийн том үйлдвэрийн нэг болдог. Тэгээд энэ 10 том бүтээн байгуулалт хийсэн гэж ярьлаа шүү дээ. Тэрний дараахан гэхэд би чинь аймгийн сумын хуралд ингээ 2 удаа сонгогдоод ингээд байсан үед зүүн хараан хотын 1-р ах хүртэл гэж нэрлэгдэжээ. Тэгэхээр бас ард түмэн зохихсоор үнэлжсэн байхаа гэж ингэж бодож явд юм аа.
Тий өөрөө хэлжсэн шүү дээ. Ингээд тэр ингээд нутгийн онцлог гэж их өрөвсөн байлээ гэдэг тий нутаг гэдэг бол үнэхээр чухал. Тий одоо өөрөө бол орооны амьдралаа тий ингээд яриад байсан чинь тэр Орос талын даргын нарийн бишгийн дарга гэдэг нэг залуу ирсэн. Төмөр замын Орос хүн. Тэгээ яриа танилцсан чи Воронежийн хүн гин. Тэгэхээр хөөе бид хоёр шин Воронеж төгссөн штэ гэж ингээд ярьсан чи тэр хүн бүр сүйд болоод л гэж байгаа юм шиг. Би тэгнийг ерөөсө бодоо хамаатан саднаа бүр гар бариад миний одоо нутагт одоо сургууль төгссөн хүн байна. За асуудал юу байна? Тавих хүсэлт байна уу гэж тэгтий. Яг тэгсэн чинь яаж туслах вэ гэдэг. Хөөе манайх ингээд салаазан байхгүй болчиход байна. Яах вэ гэсэн чинь 7 хоногийн дотор тавиад өг гэл Монгол даргата хэдэн он бэ? Энэ чинь 2004 онд. Тэгээд хэлсэн чинь 7 хоногийн дотор эдний салаа замыг тавиад өг гэж хэлээ. Тэгээ шийдэгдэжсэн ш. Тэгээд тэр нутаг гэдэг бол үнэхээр мундаг юм байна. Тэр Воронеж гэсэн ганцхан үгэнд л болж тэгж тэр замтай болж исэн ш. Арднахаасаа одоо битээр чинь 2007 онд энэ үйлдвэрийг авсан шүү дээ. Тэрнээс хойш одоо 7 он гэхэр чинь одоо бас л 15 жилийн 16 жилийн нэмрийг үзсэн байж шүү дээ. Сайхан өгөөжтэй байлаа. Сайхан үйлдвэрийг ингээд ямар ч байсан Арднахынхаа одоо ингээ үүсгэж байгуулсан 1999 онд анх суурай тавиад тийм ээ. Түүнээс хойш ч одоо 99 он гэдэг чи одоо ямар ч гэсэн ингээ баг 25 жилийг өнгөрсөн байж шүү дээ. Тий. Анх одоо би тоосхны үйлдвэрээ өгж яхад тоосхны үн 50 төгрөг л байлаа. Тэгээ дараа жилээс нь үн нэмэгдсэн. Тэгээ би баярлж явсан байхгүй. За авсан хүндээ өгөөж тавиадгаа гэж. Тэгж би баярлж явсан байхгүй юу. Та битэрийг авах чинь юу 62 төгрөг байсан байхгүй юу. 62. Би бүр ингээд сайн ханаа. Тэгээ 62 төгрөг байснаа. Ингээд намар нь болсон чинь 130 төгрөг болсон. Тий 130 болсон. Тий яг үнэ. Тийм ба. Арднахтаа бол би ингээд айгүй та хоёртаа бол айгүй баярлж явдаг. Та бол үнэхээр хөдөлмөрч мундаг. Та хоёрын маань одоо та хоёр маань ингээ хамт сургууль төгссөн, тийм ээ хамт сургууль төгсөөд ингээд одоо зүйл толгойд улсад хоёлаа ингээд дээд инженерийн мэрэгжил төгсөөд хоёлаа ингээд тэр цагаас хойш л ерөөсөө өдөр шөнөгүй л одоо баг амьдрал руу те зүтгээд ирсэн гэж би боддог. Та үнэхээр хөдөлмөрч, нүүр хөдөлмөрч тэгээ шантаршгүй тийм хүн шүү. Би бас тандаа баярлж явдаг шүү. Зүүн хараад энэ 10 жил болох хооронд чинь бит хоёр бараг л суух савгүй хэд хэдэн унтжсэн тэгж л ажиллаж байсан 10 бүтээн байгуулдаг ш. Тийм амар зүйл биш тийм ээ. Биш. Тэгэл ямар сандаа би энэ тоосхны үйлдвэр ажиллаж байна. Манай хүн зах дээр байна. Хоёулаа уулзыг бол багзаал дээр хоёр талаас гүйж ирж уулзаал тэгээ хоёр ташаа яваад ажиллаа хийдэг тийм үе байлаа шүү дээ. Тий. Анхны сансар зах гээд байгуулж байлаа. Хоёулаа нөгөө Воронежийн оюун техникийн дээд сургууль төгсөөд оюун инженер манай хүн чинь оюун эдийн засагч би оюун инженер болж ингэ төгсөж ирсэн. Тэр цагаас хойш одоо олон жил болж байна да. Арднаа улсрын байгуулсан захтаар суугаад одоо 31 жил цагаан этэгээр дагнан ажиллаж байгаа. Одоо 90 цагаан этэгээр зүү хараагийнхын хангаж байгаа л гэж бодож байгаа. Бид нар ч одоо 2002 онд нэгтээ бид нар ч 20 үний ажлын байрыг бий болгосон шүү дээ Арднаа азаргаач. Одоо ч гэсэн мөн бид нар өдөөг хүртэл Арднаа азаргаа энэ юун дотор ажиллаж л байна. Тий ажил амьдралаа залгуулад би ч одоо 19 настайгаас энэ зах дээр суусан. Одоо ч би 55 хүрсэн хүн шүү дээ. Тэр чинь одоо би энэ зах дээр ногоогоо зараад байж л шүү. Тэр ямар ч цаг үед хошуучлагч, манлайлагч байж ард олныгоо араасаа дагуулж хийсэн, санаачилсан олон ажил үйлсэн үргэж нь тэлжээ. Тэр бол орон нутгийн засаг захиргааны шалгарсан удирдагч төдийгүй нийгэм, олон нийтийн тууштай зүтгэлтэн, шинийг эрэлхийлэгч бизнесмен юм. Тэр олон салбарт зэрэг ажиллах чадварыг эзэмшсэн нь Ратнавазрын амьдралын зам мөрийг улам өргөн, гүнзгий тод болгожээ. Макаодод өөрөө 10 грам агч барьж том аялж уушлаа. Тий одоо бодоход эхэлж үзье те. Тэр ч бас л 20 жил болчихлоо. Одоо бодоход бас л сонин би хүн карт ярихад гайхаад байдیں۔ Энэ үгэн ч худлаа ярьж гэнэ үү гэж бодоод Макао тий. Тэр казиног нь. Тий би тэр яг төв казиногийнх нь хойтлын талбай дээр замын нөгөө талч нэг том талбай дээр нь Монгол 16 гэрээ бариад Монголын соёлын төвөж гуанз гаргана гэж явж байгаа. Гэт юу ч мэдэхгүй. Тэр нэг манай нэг өөр Монголнээс тоосхны үйлдвэр хамтарч хийсэн. Тэр маань үгүй Макаод ийм гоё бизнес байна. Хятад бол махыг хиддэг болсон байна. Сүү их хэрэгэлдэг болсон байна. Тэнд очиж сүм хийвэл энэ 2 жилийн хугацаанд л ажиллана. Энэ талбай цаашдаа бол байшин баригдана гэж энэ талбай дээр түрээсэлж ажиллах боломж байна гэд.
Гэхдээ тэгэл уулгам шимшиг тгийгээл баахан юм өөрөөл ингээл гараад яваад очсон. Баахан гэр аваад. Тий. Тэгсэн чинь ерөнхийдөө дампуурсал да. Яагаад дампуурс гэсэн эхнийх нь болохоор хөх хотоос нөгөө тогоош нар очих байсан байхгүй. Тэгсэн макор оруулахгүй хятадаа. Хятад нь орохороо босч гардаггүйг нь тэндээ үлдчихд юм байл дээ. Тийм учраас эсвэл маш их мөнгө нэхэд бидэнд өгснээ тийм мөнгө байх. Тэгээд яасан. Хоёрдугаар тэгвэл юу ч мэдэхгүй хүн чинь болно гэж бодоод очдөг. Монголоос аваач байгаа эсгийгэр тэгэл имэйл хазаар өчнөө юм авч ирж байгаа ч Монгол имэйл үзүүлэх гэж. Тэгсэн тэнд чинь нэг манай Мишель Экспо шиг нэг том заалан дотор байхгүй. Өөр том заалан дотор гэрээ барьцсан. Гадаа талбай зарим нь барьцсан. Тэгэл нөгөөдөж гаднаас орж ир тэр том зааланд орж ирж байгаа улсууд чинь хамраад харж байгаа юм. Нөгөө Монгол нөгөө имэйл хазаар юм орны хөлс өнөртгөл юм байна л. Эсхийний өнөр. Тэгэхээр тэнд тим юм одоо болохгүй мэдэхгүй очижсэн байхгүй. Тэгээ яг нэг жил тойрон ажил хагас дутаа ажиллаад тэгээд үндсэндээ болоод дараа нь нэг жил Дандуун гэдэг нэг хойд солонгостой хилдэг. Тэр хотод аваач Оросын аялал жуулчлалын компанитай хамтарч тэнд алгасаад хэлжсэн бизнесээ хэлжсэн биш. Хэлж. Тэгээд яг одоо аялал жуулчлалыг л анх хийж үзсэн маань тэрэлдээ. Тэгээд бас болохгүй ашигш олоогүй алдаашгүй тэгэл ер нь бодий гэд би бусаад ирчихсэн. Энэ бол бас надад их сургамж, том туршлага, бас нүд тайлсан. Гадаад орон гэж ийм байд юм байна. Энд нэг 3 сая хүрэхгүй хүн дотор бизнес хийх нэг байна. Тэр хүн дотор бизнес хийх ямар хэсүү гэдгийг бол загсахыг ойлгосон л да. Тэгээ сүүлд ойлгосон нэг зүйл бол хамтрагчаа ямар ч бизнес хийж исэн гэсэн хамтрагчаа бол сайн судлах хэрэгтэй, мэдэх хэрэгтэй, таних хэрэгтэй байд юм байлээ. Би тэр үе чинь нөгөө хятадтай хамтраа тоосхны үйлдвэр хийгээд би яг 51% эзэмшдэг. Тэгээ би л эндээ захирал юмч бүх мөнгөө бариад ингээд атхаад удирж байгаа шүү дээ. Тий. Тэгсэн чинь сүүлд ойлгосон ойлголт юу гэхээр за надыг нэг орчуулагчтай маань хоёулангийн холдуулчих юм бол хятад санхүүгөө барих хэрэгтэй болж байна да. Тийм бодлогоор бид хэдий тийшний явуулцлаа юм шин. Тэгэхээр нарийн ухаан байна. Нарийн ухаан, хятад ухаан гэдэг чинь дийлдэхгүй ухаан байна. Тий. Тэгэхээр тэрийг би бүр сүүлд ойлгосон шин. Нэрээ бодсон чинь нөгөө хятад чинь ашиг хуваах хэрэгтэй байдаг, ашиггүй л гэдэг хамаг мөнгө авч явчихад байсан байгаа. Тэгэхээр өөрөөс чулуу хөлгсөн үү? Чулуу хөлгөж байгаа байхгүй. Тий. Тэгж явж л байсан. Гэхдээ энэ бол сургамж болсон. Надад нэг муу юм болонцсон гэж боддоггүй. Их юм сурсан. Хүнийг ойлгох бас тий. Шадвар жаахан суусан. Тийм л юм байлээ. Би бол ингээд эргээд харахад би энэ миний амьдралын ихэнх хугацаа бол энэ хөдөө орон нутагт өнгөрсөн байна. Миний тэр эрхэлсэн аш ахуй нэгж бүх юм бол хөдөө явагдчих. Тэгээ боддгийн хот хөдөөгийн ялгаа гэдэг бол асар их юм аа. Энийг хүн болгон мэддэг, ярьдаг л да. Тэгээ би тоосхны үйлдвэрийн анх байгуулчаад нэг 150 гаруй хүн ажиллаад бас их том үйлдвэрийн захирал гэдэг нэг л том амтан хотод орж ирээд Воронежд нэг сургууль төгссөн найзандаа ирээд орой яхан суухгүй юу. Тэгээ ярьсан чинь тэр найз маань одоо том бизнесмен гэж одоо энэ бараг л ташаад болохоос холгүй юм сууж штэ. Тэгэл яриад бас нэг ярхан хөөр яриа үдээ суун штэ. Тэгсэн чинь тэр супер төстэй байхгүй юу манай тэр найз. Тэгсэн чинь над тэгсэн байхгүй. За шийс тоосхны үйлдвэртэй ундаг л хүн юм байна. Тэгээ орлого нь хэрвдээ. Миний супер төст хөрхүү гэж асуусан байхгүй юу? Гүн юу ярьж байгаа юм гээл дотроо жаахан арай л надыг доошны хийж шүү гэх маягтай байжсэн байхгүй. Тэгээд нэг хэдэн жилийн дараа гэсэн чинь нэрэл супер төсийн орлого нь хөдөө орон нутагт тоосхны үйлдвэрээс илүү орлоготой байсан байгаа байхгүй. 3 жилийн дараа хэд манай хүн чинь том дэлгүүр нээж байгаа юм чинь. Орлого нь ингээ өсөөд би бол тоосхны үйлдвэрөө зарах хэмжээнд очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ялгаа 150 ажиллаж байгаа байхгүй. Тий, олон хүн ажиллалт хийж шүү дээ. А гэтэл нөгөө тоосхны үн чинь хямд. Хөдөө юмны өмнө хямд. Ухаанда би тэр зүүн хараад хүнсний зах байгуулад байл шүү дээ. Тэгээд лангууны мөнгө гэтэл асар ялгаатай. Хотод нэг лангуу одоо сая төгрөгөөр түрээсэлдэг байхад хүн суухын тулд тий манай тэнд 100,000-аар л түрээсэлнэ. Тэгэхээр энэ 10 дахин бага байхгүй. Тэгэхээр яг энэ хэмжээгээр хөдөө үйл ажиллагаа явуулна гэдэг нь их хүнд байдаг байхгүй. Хэсүү. Тийм учраас одоо цаашдаа төр засагч гэсэн ялгаагүй
одоо яриад л байна л да бас хөдөг дэмжих бодлого гэж том мэрэгжилтэн эмч нарыг хүртэл те бас нэг зөрүү мөнгө өгөөд хөдөө явуулдаг шүү дээ. Тэрэн шиг тэр хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ялангуяа залуу бол усан хүчингүүдийг те дэмжсэн ямар бодлого байх ёстой юм. Тэрийг эдгээс санхүү те бүх талаар нийгмийн тий ухаанд нэг аж ахуйн нэгж байгуулаад юм хийх чинь бүх юм хийн шүү дээ тэр хүн чинь. Замаа засна, тогоо татна бүгдийг тэгч ятгахта дэд бүтцийн улс шийдээд өгдөг байвал тэгэл тэр чинь том тусламж. Дэд бүтц замаарч ямар тэр ганцхан аж ахуйн нэгж явахгүй шүү дээ. Тэр орон нутгийн бүхэл хүн энэ замаар явах учраас энэ чинь нийт юм байхгүй. Одоо энэ зах чинь л одоо босгосон хүн энэ зах чинь дээр үед одоо бас ахын үйлчил гэж байсан манай зөв хараач одоо ер нь би боддгийн би энэ зөв хараад одоо 60 цэрэгт яваал тэгээд ер нь цэргээ салагдаад ер нь энэ хараад ирсэн. Би энэ арга бараг үндэсний хүн болчихж байгаа. Тэгээд тэр эсн ахуулаа би мэднэ. Энэ ахын үйлчил гэж байж ирсэн юм бол тэгээд тэр нь одоо бас зах зээлийн урдхан үед тэр сафараа даалгуулад тэгээд энэ захыг чинь сайхан байгуулад ийм болгож өгөөд тэгээд одоо энэ хойно бас төвхөн зоогд бас байгуулад энэ ард түмнийхээ одоо барилга барьсан бүх материалыг гаргаж өгөөд тэгээд хамгийн сүүлд нь одоо энэ түнхэл тосгоны дараагаар нь очиод тэр тосгоныг бас босгоол ингэж бүтээн байгуулалтыг энэ Зүүн Хараа хотын бүтээн байгуулалт нь одоо өөрийн биеэр өстой жинхэнэ орсон хүн энэ хүнтэй. Түнхэлчүүдтэй бол одоо юугаар би баярлж явдаг вэ гэхэд үнэхээр надыг одоо огтон авсан ийм ажилсаг ийм хамт олон түнхэлчүүд гэдэг үл ерөөсөө. Тэгээ анханасаа л зөв юмд сургаж байжээ гэж. Сүүлд одоо ухаандаа засаг дарга болох гээд иргэдийн хурал хийл гэж яхад бодож байсан. За түнхэлчүүд маань ч юм дэмждэг болов уу яадаг бол доо гэж. Гэтэл одоо би шинэ Монгол Ардын намаас нэр дэвших гээд ирж байгаа шүү дээ. Гэтэл одоо хурал эхлэхэд дэвшүүлэхээс өмнө Ардчилсан намын дарга босоод надад миний нэрийг дэвшүүлж исэн. Тэгэхээр бас түнхэлчүүд бас тухайн үед надад аягүй сайн хүлээж авч ирсэн юм байна. Надаас бол ганцхан юм хийгээсэй гэж итгэл одоо оногдуулж ирсэн юм байна гэж. Тэгэхээр би сайн ажиллах ёстой гэж өөрөө бол ингэж ойлгож байсан. Тэгээд яг энэ хугацаанд бол одоо шатлынхаа хэрээр бас хасаар ажилласан 9 жил засаг даргаар ажилласан шүү дээ. Зүүн Хараа түнхэлэхтэр бол одоо манай Монголын одоо миний одоо сайн одоо нөхөр манай Монголын одоо монголчуудын сайн мэд Сэпэлд орж мундаг юм байна. Тийм шүү дээ. Мундаг дарга шүү дээ. Сэпэлч нь одоо Зүүн Хараа хотын Зүүн Хараа мандал сумын засаг дарга Зүүн Хараа хотын захирагчаар 8 жил ажилласан. Маш их хийсэн. Зүүн Хараа хотыг үл жинхэнэ ховор шүү. Ховор жинхэнэ хот болгосон хүн чинь Сэпэлд орж. Эрдэнэ чимэг гээд хурлын дарга нь байсан. Тэр хоёр бол эндээ гар нийлж гоё ажиллаж ирсэн. Тэгээд тийм мундаг хүмүүстэй суг ажиллана гэдэг бидэнд айгүй өгөө шүү дээ. Тий. Ухаандаа нэг санал тавиал орно шүү дээ. Орон нутаг одоо түнхлөө хөгжүүлээ яа гэдэг ингээд ороход бол тийм ухаантай чадвартай улсууд чинь сонсдог байхгүй хүнийг. Тэгэх зарим нэг улсууд чинь юм тавихаар ярьчих гэл ингээд байдаг. Тэг тэр ухаантай улсууд шууд сонсоод за нэрээ юу юм. Тэгвэл бас яах юм гэдэг ингээд лавшруулж асуугаад ерөөд ингээд энийг шийдэх юм бол түнхэл ийм болно гэдгийг ярина шүү дээ. Тэгтээ зэрэг ухаандаа нэг жилийг бол түнхлийг хөгжүүлэх хичээл болгоод зарлж байгаа шүү дээ. Тэгээд суманд орж байгаа хөрөнгө оруулалтын ихэнхийн түнхэл рүү зориулж ирсэн. Тэгээд түнхэлд бол аваа юм хийгдэжсэн да. Тэргээр нь бахархаж явд юм аа. Тэгээ манай арднаач өөрөө бизнес байсан хүний хувьд бол төрийн байгууллагын хөгжлийг арай өөрөөр харж түнхлийн хөгжил бол арднаа газар даргаас эхлээд хөгжлийн одоо шатанд ирсэн. Манай арднаагийн хувьд бол өөрөө түнхлийг нэгэн цагт одоо аялал жуулчлалын төв болно гэд аялал жуулчлалын хөтөлбөр батлуулж байсан. Аялал жуулчлалын ноён уулыг бас хамгаалтанд авч бас ноён уулыг бас олон нийтэд хамгаалтанд оруулах талаар их анхаарч байсан. Нэг оныг түнхлийн хөгжүүл хичээл болгоод зарлуулад тэгээд суманд ирсэн хөрөнгө оруулалтын ихэнхийн түнхэл рүү татчих. Гол том асуудлуудаа шийдвүүлж чадчихсан. Бид нэр соёлын төвөө бариад тэр жил захирагчийн албаны 2 давхар байртай болоод том спорт залтай болоод тий замаа янзлаад явган хүний замуудаа засч амжиж ирсэн 1 жилийн дотор. Энэ бол бас юмыг
сэтгэл гаргаад санаачлаад хөөсөлдөл болдго юм байна л гэдгийг харуулж байгаа хэрэг гэж үздэг юм аа. Ратнавазар бол хөдөлмөр эрхлэхгүй, санаж сэдэхгүй байж чадахгүй хүмүүжилтэй. Тиймээс Гавьяаныхан амралтанд суусан цагаас түнхэл тосгоноо Монгол улсын амралт аялал жуулчлалын төв болгох мөрөөдлөө хэрэгжүүлэх ажилдаа ханцүй шамлан орж 2 сэтгэлээр зүтгэж 7 жилийн дараа гэхэд өдөртөө 150 амрагч хүлээн авах хүчин чадалтай орчин цагийн түнхэл туур аялал жуулчлалын баазыг бий болгон хөгжүүлж болно гэдгийг биеэрээ үлгэрлэн харуулсан юм. Гал тэрэгний буудалтай ойр байх байршлан ч аялал жуулчлалыг түнхэлд хөгжүүлэх давуу тал гэдгийг олж харжээ. Одоо энэ төмөр зам дээр бол өдрийн богоонд бол ингээд нэг цөөхөн хүн явдаг байсан бол өнөөдөр эд одоо сууны үйлрэлд бол энэ зам дээрээс 300-400 хүн нэг зэрэг богоонд сууж байна. Төмөр замын ажилтнууд ч гэсэн нэмэр болж шүү дээ. Тэг нэмэр болж байна. Одоо энэ бол 2 минутанд бол ягааш багт харахгүй. Цаашдаа бол энэ эд ашааллын үед бол ер нь төмөр зам бол мэдээж энэ зогсдог цагаа урт болох байх гэж би бодож байдیں۔ Шаардлага үүсэж байна. Тий, шаардлага багтахгүй. 400 хүн нэг дор суух чинь та ямар үлээ те. Ийм ачаалал болж байгаа. Энэ бол аял жуулчлалын өгөөж. Амралт олон хүн энэ ирсэн хүн болгон түнхлөөс одоо морь унж байна. Тэгэхээр морь унгуулдаг улсууд бий болцсон олон хүн. Тэгээд хүн болгон сагаан хөгж байна. Одоо сагаан идэ бүх юмыг иргэдээс авч байна. Хоол, хуушур бүгдийг ингээд худалдаж авна гэдэг чинь олон иргэд энийг хангахын тулд одоо ажлын байртай болж байгаа байхгүй юу? Тий. Зөвхөн амралтын газар өөрөө тэнд ашиг олохоос гадна иргэд тэнд дагалдаж маш их орлоготой болж байна. Энэ нь хамгийн гол нь аялал жуулчлалын гол аш холбогдол юм да. Энэ л одоо хөгжиж байна. Улаанбаатар хотоос 8,000 төгрөгөөр л хүрээд ирж байна шүү дээ. Тий. Хот дотор таксид хүннээс хинтханаар ингээ хүрээд ирж байгаа болохоор энэ гоё замаа дагаж хөгжил ирдэг. Одоо ингээд ирэх жилээс 25 оноос одоо Улаанбаатар талаас засмал замтай болох гэж зам эхэлж байна. Их хурлынхан маань амлаад гарсан. Одоо төсвийн төсөлд оруулсан байна. Тэгэхээр одоо хар замаар холбогдоод ирвэл бүр одоо энэ хөгжил бол гоё болоод одоо хүн ирэхэд бол таатай нөхцөл бий болох байхаа гэж бодож байна. Түнхлийг аялал жуулчлалын бүс болгох мөрөөдөл биелэхийн хэрээр Ратнавазрын гаргасан зам мөрөөр хараа уулын үзэгсэнд байгалыг түшгэлэн түнхэл тосгонд аль хэдийн аялал жуулчлалын 10 бааз шинээр нээгдэж 50 орчим иргэд хуваараа гэр бааз ажилуулж, малчид цагаан идэ сүү таргаа борлуулж, тосгоны иргэд нийтээр ашиг шимийг нь хүртэх болсон нь Ратнавазрын л гавьяа зүтгэл юм. Таны одоо тарьсан модны тоогоо сонсоод бас бодлоо нэг хүний хувьд бол хагас сая орчим мод. Гэхдээ тэрнээс одоо 250 орчим мянган мод нь одоо жишээлбэл хамгаалж өөрийг ургуулад тий хамгаалаад эрэхтэй зэрэг хашаад хамгаалаад эрэхт өөрөө байгалийн журмаараа нөхөн сэргээд ургасан. 7 жилийн хугацаанд л 250 мянган зэрэг мод ургасан. Сая манайхан тооллох хийсэн байна. Тэгээ ургацсан. Ямар ч модгүй байсан. Тэр харал хэсгүүд бол бүгд модтой болсон. Ойж уулт гэж байгаа. Энэ жил шил 2024 онд гэхлээр Баянгол нөхөрлөн байна. Нэг газрыг одоо ойж уулсан биш үү? Энэ танах дандаа ургуулдаг ажтай тий. 2000 онд энэ том модны үйлдвэрүүд энэ бүгд эзэнгөө болоод дампуураад хин дуртай нь ойн сан руугаа ингээд дайраад эхэлсэн. Хулгай мод үлтгэл өөрөөр хэлбэл их болсон тийм үед манай ойн мэрэгжлийн хэсэг нөхдүүд манай 100 хараа мандал суманд цуглаад за ер нь энэ ойн сангаа хамгаалах ажилд нэгдэе оролцъё. Одоо энэ байгаль оршин хамгаалах нөхөрлөлүүд байгуулагдж байна. Энд хэдүүлээ оролцъё гэдэг үүднээс анх 2000 онд 100 хараад 10 нөхөрлөл байгуулагдсан. Тэрний нэг нь манай Баянгол нөхөрлөл юм байгаа. Тэгээ Баянгол нөхөрлөл маань яг хуу энэ алдартай ноён уулын зүүн дэшээ харсан том амны 5000 га газрын ойн санг хамгаалах. Тэр бол ноён уулын зүүн талд. Тий. Тэгээд энэ манай нөхөрлийн гишүүд бол яг энэ ойн сангийнхаа иргэн тойр ингээд амьдардаг малчид голсоо байгаа. 80 гаруй хувь нь тийм байгаа. Тэгэхээр бол бас энэ ойн сан бол сайн хамгаалагдаж ирсэн.
тэр малчид бол бас тэндээ амьдарч малаа бэлчээд өвс хадлангаа удаг учраас бас тэр чинь бас нэг сонирхол хамгаалах сонирхолтой бас хамгаалж штэ. Хамгаалж байгаа байхгүй. Хамгаалж байна тий. Гадны улсууд хамаагүй ороод ирвэл уруулахгүй тийм. Юу хүн чи одоо төмөр тавьбал тэр ойл тэр хавийн хадлан байхгүй болно шүү дээ. Тийм учраас тэнд хүн уруулахгүй. Тэгээ ингэж хараа хяналттай болсон. Тэгээ хараа хяналттай болж байгаа байхгүй. Тэгээ хараа хамгаалалт яваад эдгээр арга хэмжээ авахгүй л дээ. Гэхдээ тэд нар утас бэлэн байгаль орчин руу шууд утастал хэлнэ. За энд нэг сэжигтэй машин явж ийн гэдэг ч юм уу. Хэсэг морьтой хүмүүс буу өөрсөн улсууд явж ийн гэдгийг чинь л мэдээлнэ. Тэгэл бодоо тэр байгаль орчин ажиллаа хийгээл ирээд зогсоо. Тий. Тийм л байгаа. Энэ бол үнэхээр зөв зүйтэй юм болсон. Өнөөдөр бол хэн ч очсон хамгаалагдсан ой гэж нүүр бардам харуулах ой үлдсэн. Тэр хамгаалагдсан ойны маань тал хэсэг нь одоо ноён уулын чинь дархан цаастай болгосон шүү дээ. Тий. Тэгээд одоо тэр дархан цаастай болгож үлдээсэн ойд нь хамгаалагдсан ой орж байгаа болохоор гоё байгаа. Одоо улам хамгаалттай боллоо шүү дээ. Одоо ингээд салгамжин цаашаа үргэлжлээд аваад явж байна. Тий. Энд бол бахархаж байна. Баярлж явд юм аа. Анх 2000 онд Раднава зэргийн бусад нөхөрлөлийн гишүүдтэйгээ гаргасан энэхүү санаачлах нь борооны дараах мөөг шиг адил ургаж Монгол улсын анхны Баянгол ойн нөхөрлөлийн араас Сэлэн аймгийн Мандал сумандал гэхэд 26 улсын хэмжээнд 1500 гаруй ойн нөхөрлөл болтлоо улс орон даяар хурдцтай тэлжээ. Манай ойн санд бол ийшээ яваад үсэх юм бол ойн сан хамгаалагдсан одоо 20 жил 24 жил болж байна гэсэн үг шүү дээ. Хамгаалагдсан ойн сан хаанаас харах вэ? Манай нөхөрлийн газраас харж болж байгаа юм. 2000 оноос эхлээд энэ Баянгол нөхөрлийн Арднаа газар дарахтай нөхрөлд хамтарч ажиллана. Байгаль орчин хамгаалах, галт өмөрийн хойрын үний эргүүлэр өдөө хүртэл ажиллаж байгаа. Өөрөөсөө бидээс энэ унган нутгийн хүүхдүүд болохоор энэ хуучин мод бэлддэг газар байсан юм аа энэ өнгөр чинь. Модны хулгай их байсан. Энийний ажилласнаар одоо 20 жилийн дотор модны хулгай бол бүрэн зогссон. Мод хийгдээгүй хийх ногоо мод огтгохдох байснаас хойш байгалийн юу бол маш их өөрөөрөө бас их сэргсэн байгаа. Энэ зах зээл эхэлж явах үед бол ийм ойжуулт хийвэл улсаас бас мөнгө өгдөг байсан. Одоо бол өгөхгүй байгаа л. Ухаанд нэг газрын ойжуултанд мөнгө өгөх юм бол энэ улсад дуртай бүгд хийнэ. Одоо ингээд хашсан биз дээ энэ хашсан да хашаа өрснөл мөнгө гаргаж барьж байгаа юм чинь. Тийм чи нэг газар ойжуулах чинь 4-5 сая төгрөг гарч шít. Тэгээд энэ хүн болгон бас чадахгүй. Хэн нэг нь бас боломжтой байж яаж ингээ хамтраад хийж байгаа байхгүй. Тэр үрдэнд л явж байгаа. Тэгээ яг сүүлийн жилд манай хөрөл зөвхөн ерөнхийлөгч маань тийм ээ тэр бом мод гэж сайхан хөтлөөр гаргасан. Нэгэн улсын энд дээр хуушин бол мод тариад тарьдаг хүмүүс их олон байсан. Тариа тэр нь борлохгүй тарьсан мод нь. Урахгүй тий. Урахгүй. Тий. Одоо бол энэ тэр мод хөтлөөр гарснаар мод тарьдаг улсууд маань одоо модоо борлуулах зах зээл нь бол одоо нээгдэж эхэлж байгаа. Энэ бол зөв бодлого болсон. Бид бүхэн дэмжиж байгаа. Бидэнд урам өгж байгаа. Цаашдаач бид бүхэн ингээд модоо тариад хамгаалаад явхад бол бас өөр хамтолноороо бахарх нь өөрөөрөө бахарх нь. Ягаад гэвэл би байгаль орчноо хамгаалах гэж байна. Темная ночь, только пули свистят по степи. Только ветер гудит в проводах, тускло звезды мерцают. В темную ночь ты, любимая, знаю, не спишь, и у детской кроватки тайком ты слезу утираешь. За манай ч одоо 70-80-аад оны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед манай боловсон хүчний бодлого айгүй мундаг байдаг байсан. Тэгээ бид нарыг салбарын чиглэлээр мэрэгжилтнүүдийг бэлдэжсэн. Манай модны салбарт бол одоо яг манай Воронежийн ойн техникийн дээд сургууль гэхэд 4 мэрэгчлэр 30 гаруй хүн төгссөн байдаг. Тэгээд үнэхээр одоо манай модны салбарын энэ боловсралтай инженер техникийн ажилтны суур болж ирсэн нэг сургууль байдаг. Тэгээ бид нар одоо 30 гаруй хүн төгссөний дотор одоо бид нарыг манлайлаад салбартаа маш их юм хийж бүтээсэн хүмүүсийн нэг нь бол манай энэ Төнгөл төрийн эзэд Арднаа газар маань байдаг. Тэгээд өнөөдөр бол энэ их сайхан намар ирээд өвөлтөө залгаж суугаа сайхан өдөр бид нар Воронежийн ойн техникийн дээдийг төгссөн энэ төгсөгчд маань энэ Арднаа газрынхаа
бүтээн байгуулсан энэ сайхан бүтээн байгуулалтан дээр ирж амранга ойн салбарын одоо 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд бас үзэж танилцсаж цаашдаач бас бид эрч хүчтэйгээр юм байгуулчихмаар бодол сэтгэгдэл төрж суугаад их баяртай байна. Тэгэхээр би бол Вороныж хотын ойн техникийн их сургуулийн анхны төгсөгч бөгөөд манайх одоо эхэж инхний жилд тэнд очихдоо бол механик инженер, эдийн засагч, технологи инженер гэсэн чиглэлээр суралцж исэн 7 хүний одоо механик инженер эмэгтэй. Манай сургууль 1930 онд байгуулагдсан юм байна лээ. Тэгээд одоо бол Вороныж хот бол 1050 гаруй хүнтэй боловч тэрний 10 хүний нийгэм тутам нь оюутан тийм залуучуудын техникийн тийм хөгжил дэвшлийн хот болсон байна. Арднаа газар бол ер нь энэ төгссөн цагаас хойш энэ чиглэлээр ойг үржүүлэх, ургуулах энэ тал дээр бол маш их ажил хийж явж байгаа. Бидний одоо урдаа барьдаг тэргүүний одоо төгсөгч гэж хэлж болно. Тэгээ одоо найзаараа маш их бахархаж байна. Ийм гоё юм хийж байгаа байдалд нь одоо их бахархаж улам цаашдаа их амжилттай ажилласаа гэж ерөөж байна да. Монгол улсын ерөнхийлөгч засгийн газарт чиглэл болгоод яг энэ тэрбумод хөдөлгөөнийг удирдах агентлагыг байгуулахаас гадна санхүүгийн асуудлын шийдвэрлэх гэсэн. Тухайлбал 2021 онд Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж дотоодын нийт бүтээгдэхүүний 1-ээс доош хувийг энэ хөдөлгөөнд зарцуулах шийдвэр гаргасан нь бол энэ хөдөлгөөнийг одоо амжилттай явуулахад бол эерэг сайн үр дүн өгч байгаа. Өнөөдрийн байдлаар бол эхний үе шатны ажлыг дэмжихэд 84-5 сая мод ургасан байгаа нь бол одоо дунд үе шатанда их хэмжээгээр 100 саяар нь тарих энэ боломжийг олгож байгаа. Тийм учраас энэ хөдөлгөөн бол энэ практикаас үзэхэд бид нар өмнө зөндөл олон санаачлага сая мод тарих хөдөлгөөн энэ төр гэжсэн. Тэгэхээр энийг эдийн засгийнх нь үндэстэй зохион байгуулах мэргэжлийнх нь байгууллагатай иж бүрэн энэ шийдснээр бол энэ хөдөлгөөн бол бас найдвартай хэрэгжинэ гэдэг нь бол харагдаж байна. Зүүн хараагийнхаа аж ахуйн нөгжүүдийг орхиод Түнхэл рүү энэ газарт ноён тур гэдэг энэ амралтаа байгуулахаар энд ирсэн юм аа. Тэр үед бид нэр энэ амралтын газар их шуурдаг юм газар байсан учраас салхины эсрэг талд нь бид нэр мод тари гэдэг зорилт тавиад энд одоо 3 газарт модор жүлгийн газар байгуулад тэндээ тарьсан модороо энэ талбайг бүгдийг ингэж ойжуулж яасан юм аа. Тэгээд энэ ойжуулаад олон төрлийн юм нийгэм тустай ажлууд хийж яасан юм. Энэ ч үзүүлэлтээр манай гэр бүлийнхэн Батшрын ган хуйг ТV9 телевизээр явдаг энэ цагийн Эгэлбаатар нэвтрүүлгээр шалгарч эхний Эгэлбаатар болж исэн юм байгаа юм. Ингээд тэр цагаас хойш бидний тарьсан мод үнэхээр сайхан ургасан. Тэгээд энэ модон дотроо явж яхад хамгийн гоё одоо сайхан хайвтай байдаг гэж ярьдаг ийм байд юм аа. Ягаад гэвэл өөрснийхөө тарьж ургуулсан юм дотор явхад бол хүнд бол үнэхээр сайхан сэтгэгдэл ирдэг юм байлээ. Тийм учраас би энэ газартаа бол байн ирэх дуртай байд юм аа. С ней встречались не раз мы в степи. Вот и теперь надо мною она кружится. Ты меня ждешь и у детской кроватки не спишь. И поэтому знаю, со мной ничего не случится. Одоо та бол ингээд өөрөө бол маш хөдөлмөрч. За таны ихнэр одоо ган хоёг маш одоо тийм бас хөдөлмөрч. Одоо зүгээр сууж чаддгүй. Тийм шүү дээ. Дайшин хүмүүс. Тэгээ дайчин бас ийм ихтэйгээс одоо бид нар нэг анги те. Одоо танаа хүүхдүүд одоо 4 сайхан хүүхдүүд те. Тийм бас хөдөлмөрч одоо аав ээжээсээ өгж авсан юм. Одоо нэг юу төнгөл төөрийг ажиллаж байгаа мөнхөө байна те. Тийм мөнгө чарга. Би одоо ингээ өнгөрсөн рүү анзаарсан ерөөсөөр машина барайл явах юм, аж ахуйгаа хийх юм, утсаар ярих юм, захиалга авах юм гэдэг. Гадуунд ажиллана гэх те. Ер нь бол тийм хөдөлмөрч занг ус аав ээжээс сурсан байна. Тий, багаас нь хүүхдийг л одоо ер нь багаас нь л хөдөлмөрөөр сурах нь гэдэг чинь айгүй чухал байна шүү дээ. Бид тэгэхээр бол үнэхээр тэгсэн. Нэгдүгээрт бол яг хуу мэдээж хүүхдээ өсгий хүмүүжүүлж зөв хүн болгоё гэж бодож байгаа бодол байлгүй яах вэ? Нэгдүгээр. Хоёрдугаар бид тэгэхээр шинэ завгүй болсод.
ажлын улсын ажлын төлөө зүтгэл баг хүүхдүүдээ Гэртээ орохгүй, тий? орхиод явна. Заашаа өгдөө босоод сайгаа шанаад уугаад ингээд өршөөлдөө явна шүү. Ирээ чи ийм ажил хийн шүү гэж. Ийм даалгавартай л явдаг. Тийм л тэгэхээр тэр бүхнийг хийгээд сурцсан улсууд чинь хүүхдүүд сургуульд ороод, дээд сургуульд ороод ингээ бие даагаад явах үедээ юмыг хийгээд сурцсан. Бие даагаад сурсан. Гадаад очисон ч гэсэн өөрийгөө аваад явах бүрэн чадaltaй болсон байдаг байхгүй. Тэрэнд нь ер нь хүүхдийг үл хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ гэдэг бол агуу шүү. Тэр үл одоо цаашдаа ч гэсэн тийм л байгаасэй гэж боддیں۔ За миний хань Баташрын ган хоёг бид хоёр энэ Төнхөл сайхан нутагт Боронжийн ойн техникийн дээд сургууль төгсөж ирээд одоо 40 гаруй жил амьдарсан байна. Энэ сайхан нутагт ажиллаж амьдрахдаа бид 4 сайхан хүүхдийн аав ээж болж өнөр сайхан одоо амьдарсан байна. Хэдийгээр миний хань өнөөдөр байхгүй байгаа ч гэсэн Тэнгэрийн орноос бол харж байгаа. Тий. Хүүхдүүд чинь сайн явж байна. Том хүү маань Америкийн нэгдсэн улсад US банкны дэд захирал хийж байгаа. Баг хүү маань Япон улсад ажиллаж амьдарч байна. Мөнх бат маань эмч хийж байна Улаанбаатарт. Мөнх жаргал хүү маань энэ амралтай ажиллуулад ингээд аав ээжийнхээ ажлыг үргэлжлүүлээд ингээд явж байна. Австрали улсад бизнесийн удирдлагын магистрийг хийж төгсөөд Австрали улсын Сидней хотод Vodafone гэх утасны өөрийн телефоны компанид борлуулалтын менежерээр 2 жил гарan ажилласан. Магистра төгсөөд за тэгээд Монголдо ирж ажиллаж амьдрахын тулд энэ хүү сайхан Төнхөл гэж газар ирээд аав ээжийнхээ үлдээсэн энэ амралтын газрыг одоогоор ажиллаулад байж байгаа. Гэр бүл эхнэр 2 хүүхдийн амт амьдардаг. Манай эхнэр бит хоёр энийгээ бас хамтран ажиллаулж байгаа. 2 хүүхэд маань Улаанбаатар хотод сургууль сурдаг. Миний ээж Баташрын ган хоёг гэж хүн байсан. Би тэгэд гэр бүлээрээ ээждээ зориулж энэ сайхан өшөөг босч бүтээн байгуулсан байгаа. Амралтын маань яг газрын төв хэсэгт байрладаг. Бид хэд багасаа өргөж нөхөрсөн учраас одоо манай талигаач ган хоёг маань маш хөдөлмөрч их дайчин тийм эмхтэй байсан. Төнхлийн олон одоо Төнхөлд оруулах гаднаас одоо тусламж дэмжлэг, олон улсын туслаг дэмжлэг, төсөл хөтөлбөрүүдийг Төнхөлд оруулсан. Тэдний нэгэн жишээ нь бол бяцлагны үйлдвэр бол Төнхөлд бүрэн утгаараа хэрэгжиж байсан. Мөн ой үржүүлгийн чиглэлийн хөтөлбөрүүдийг энэ суманд бай улсын хэмжээнд санаачилж байсан. Тэгээд энэ хоёр маань одоо хоёулаа ажилласаг. Манай арднаа маань одоо цуцшгүй хөдөлмөрч гаавыг маань үнэхээр бас юмыг илэрхийлдэг, үр хүүхдээ сайн үүжүүлсэн. Тэдний одоо хүүхдүүд маань Монгол улсад нэртэй төртөө их алдартай эмчнэр, багш нар, бизнесүүд болцсон явж байгаа. Тэгээ энэ гэр бүлийнхээ амьдралыг сайн мэддэг учраас би одоо арднаа маань маш хөдөлмөрч хүн гэж би дүгнэдэг юм аа. Манай том хүүхэд чинь л одоо Японд 7 жил болоод бас ажил хийгээ тий. Ажил хийгээд ингээд хар ажил хийгээл явсан. Ядраагүй. Улам сайхан гялалзаал байсан. Тэгээд ирээд нэг 45 хоног англи хэл сураад би Америк явнаа. Америк явж сурнаа гэл. Тэгээд л тэр чи өөрөө бүр зоригтой болсон. Тэгэл Америкт очиод коллежид ороод тэгээд төгсөөд коллеж сурахаараа бас яа сурж ийн гэж нөгөө писа зөөгөөд олсон мөнгөөрөө коллежийнхаа төлбөрийг төлж нэр нь билээ. Мөнхөрдөн. Тэгээд их сургуульд орохт нь бол арга байхгүй. Тэр шүндэр төлбөртэй. Бид нар бас төлбөртөнд дэмжлэг өгсөн арга байхгүй. Тэгээд их сургууль төгсөхдөө бас гайгүй сургууль төгссөн л доо. Одоо банкны мэргэжилтэн болсон. Жил болоод ингээл дэвшээл байдаг байхгүй. Дэвшээл яваад байсан. Яваад л байсан. Одоо манай хөөш нь тэр Америкийн 5 том банк байд юм байлээ. USP гэдэг нэг банк байна. Тэр банкны одоо бондын асуудлын тэр чиглэлийн асуудлыг хариуцсан дэд захирал хийж байгаа шүү дээ. Тэгэхээр чи өөрөө хинч тэрийг одоо утастаж хэлээгүй. Манай намаас хэлээгүй. Намаас хэлээгүй яг үнэ. Тэгэл хийж байгаа. Би бахархаж байгаа юм хүүгээрээ тий. Тэр багаас нь хөдөлмөрш сургасан учраас тэр хүн нөгөө зөв явж байгаа учраас тэгэл төвчсөн. Төнгөл сайн яасан байна. Тэгээд тэр чинь гадаад орнд бас хэл аялгүй бас тийм ээ. Ямар яг одоо Америк аялгаар ярихгүй шүү дээ тэр чинь. Тийм хүн тэгээд төвчээд ингэхтэй зэрэг миний хөө аваад бол гэж бодож байгаа байхгүй юу. Тий. Уул Монгол дээр ажиллаад үр сайн юм даа бол. Тэгээд одоо манай бүр чинь бас тэнд ажиллаж байгаад Америкт суусан шүү дээ. Бас тэгээд манай бүр бас сургуульд сураад
төгсөөд бас нэг банкнд орсон. Ингээд хоёулаа болчихж байгаа байхгүй юу? Манай аавын аав Харган Жамс гэдэг хүн бол тэр Доронт аймагтаа бол нэлээд нэртэй тийм лам байсан юм байлээ. Эм залдаг. Одоо Маарамб тийм лам байсан. Янз бүрийн өвш. Тэрнээс гадна мөнгөний дархан хүн байсан. Одоо энд байгаа энэ гуутай гурван бурхан байна. Энэ бол гууг бол манай тэр хөгшин аав одоо өөрөө хийсэн юм байдığım. Тэгээ энэ бас шүтээд ингээ биширээд явдیں۔ Манай хөгшин аваас аауд ирээд одоо болтол байж байгаа энэ эрх нь одоо ухаандаа ингээл байж л байдаг. Тий. Тэгээд яг уу би бол өөрөө ямар төвд ном мэдэх биш. Яг уу сагаан сараар ерөн жилдээ 2 удаа мэддэг шаталтай нам авширж бас ном уншуулж бас нэг салхир болдгийг. Тэгж ерөн яг би бол нэг шүтлэгтэй хүн биш. Тэгтээ юм бас их хоосон биш ээ. Юм гэж байдгаа гэдэг юм бодол миний дотор байнга байж идэв. Тийм учраас хүн итгэл үнэмшилтэй байх ёстой. Тэр утгаараа бол би ингээд биширж шүтэж явд юм аа. Одоо би ингээс харахад бол одоо өөрөө хэлээч түрүүн мандал сум те зүүн хараа цайпил одоо эрдэнэ чимэг гээл тэгэл одоо өөрөө ингээд түнхүүл гэлгээд та нар ингээд нэг сайхан аюу сайхан баг байж. Гоё баг байсан. Бас сайн баг байж те. Халуун дулаа. Бид нар чинь ингээд зүүн хараад ажил амьдарч явах чинь одоо ингээд 10 хэдүүлээ. Өөрснийг ах дүүнэр гэд нэрлэсэн. Тий. 1 2 3 4 5 6 10 дугаар ах гэд нэртэй. Тэгээд тэр чинь нэг тэгж нэрлээд гоё байгаа байна гэдэг чинь бас бие биеэ хүндлээ бие биендээ тусалдаг юм болсод бий болчихж байгаа байхгүй. Тэгээ сайхан байсан. Эхний үед чинь одоо надыг 1-р ахын тэр гэдэг байсан. Сүүлдээ Сепл засаг дарга болсон 1-р хүн болсон шүү дээ. Тэгэхээр мэдээж Сепл 1-р хүн болсон. Зүүн хараагийн тэгээ ингээд амьдрал ерөөс тэгэл явдаг. Тийм л юм. Би бол төнхөлдөө очоод тэгэл ингээд одоо хүртэл амьдарч байна. Ерөөсөн буруутсан юм байхгүй. Гоё л байна. Тэгээд би бодд юм аа. Ер нь хүн өнөөдөр өрөөл тийм ээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй юм. Нэг ч юм болохгүй, тэрч болохгүй л гэдэг юм нь болохгүй. Үнэхээр болж гин миний бүтж гин, миний хүүхдүүд сайн явж гин тий. Ингэж нэг бодоод байхад өөрөө нэг гоё ядаргаа стрессгүй, урам зориг ордог. Тэгээ бас хүн тэгж явах хэрэгтэй. Тий. Доороо ажиллаж байгаа хүмүүст найз нөхөдөө бас урам өгөөд гоё байна болж гин, өшөө ингээд сайхан бай гэд ингээ урам өгч яах гэдэг аюул чухал. Дээс эрчэндээ гэдэг тэр штэ. Одоо тэгжил байвал хүн юм. Одоо та өөрөө ингээ нэг зам мөрийг ер нь яаж харж байна? Ер нь тоосон амьдралын зам мөрийг. Гэхдээ би яг өргөд харах нэг харамсах юм байхгүй байгаа. Тий. Би тэргээрээ бахарах гэж байгаа. Тий. Зүгээр яах вэ? Нэг жаахан арай ингэсэн бол дараа илүү байж үдэ гэж бодож байгаа юм бол байгаа. Цаг очих бай. Ухаандаа бизнес эргэлэхэд би одоо одоогийн өндөрлөгөөс ингээд харахад альва нэг одоо үйлдвэр аж ахуйн нэг юу хийж болно шүү дээ хүн. Тий. Тэгээ хийхт бас нэг 2 зам байдаг юм байна л да. За. Нэг нь болохоор нэг чиглэлийн үйлдвэрлэлээ гээл хөгжүүлээл аваад явдаг. Тууштай аваад явдаг. А нэг нь болох дээр нэг юм хийгээд жаахан ингээд хэдэн жил өнгөрөх тэр хууширдаг, эвдэрдэг одоо мод хууширдаг. Тэгэхээр энэ орлого нь багасаад ирдэг. Тэр үед нь зараад шинэ салбар руу ороод явдаг. Ийм 2 байд юм байл да. Одоо ингээд миний бодоход бол ер нь тууштай явсан нь илүү байд юм байна гэж би бол хатаа ойлгосон. Яагаад гэвэл хүн чинь шинэ юм хийх тусдаа алдаа гаргадаг гэсэн. Алдаа гаргахгүй мэдэхгүй учраас. Тий. Тийм учраас тэгж цаг алдаж 1-2 жилийг алдахгүйгээр хуушин хийсэн юм бол за хууширснаа бол сэргээгээл сайжруулаад шинэ одоогийн нөхцөл тийм ээ мэдээлэлтэй холбоол нийцүүлэл урагш нь аваад хөгжүүлэл ингээл явах хэрэгтэй. Тэгэхгүй зарим нэг шинээр зардал гаргахаас айгаач юм уу. Ингээд хосрогдоод талхав тийш өсрөөл тий. Тий өсрээд ингэж болохгүй. Би одоо бол хатуу тууштай яваасай.
бус дүүнерч гэсэн ер нь тэгж явах нь зөв юм байна шүү гэж миний бодол шүү дээ тий. Тэгээд энийг бас сонсож байгаа хүмүүс ч гэсэн ойлгоод гоё яваасай гэж бодож байгаа юм. Энэ жил Монгол улсад айн салбар үүссний 100 жил. Оросын Воронеж хотын айн техникийн дээд сургуулийг айн мэрэгжлэр төгсөгч монгол оюутнуудын 50 жилийн ой давхцаж байна. Энэ ойг Монголын ойчдтой хамт амжилт бүтээлийн дээдээр угтаж буй энэ салбарын мэрэгжилтэн бол яагарахгүй түнхлээр овоглох айн инженер Раднавазар юм. Тэр хизээж баларшгүй өдрөөс өдөрт улам тодрох амьдралын зам мөрийг түүний түүхээс харж болно.